Баян хошуу дэд төвд ашиглалтад хүлээлгээ өгсөн бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж байна. Нийгмийн байгууламжууд Сонгон хархан дүүргийн 8 дугаар хороо Баян хошуу дэд төвд 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг 2018 онд барьж дуусган 100% ашиглалтанд оруулсан. Сонгон хархан дүүргийн 8 дугаар хороо Баян хошуу дэд төвд барьсан бизнес инкубатор сургалтын төв уг барилгыг 100% барьж дуусган улсын комист хүлээлгэн өгсөн. Бүрэн хийж гүйцэтгсэн инженерийн дэд бүтцийн ажлуудаас Баян хошуу дэд төвийн 2.1 км үерийн хамгаалтын сувгийн ажил, Хилчин хотгоныг төвийн төвлөрсөн дулаанд холболоо, Баян хошуу бохирын гол шугам 4.1 км, Сэлб дэд төв бохирын гол шугам 2.2 км, Сэлб үерийн хамгаалал 70 сувг 2.4 км, Баян хошуу дэд төвд хийгдэж буй ажлуудаас нийт 12 ус дулаан дамжуулах төвийн барилга болон шугамын ажлууд хийж гүйцэтгэгдэж байна. Баян хошуу дэд төвд нийт 19.3 км дулааны шугамын ажил хийж байгаагаас одоогийн байдлаар 6.2 км шугамыг суйрлуулж, өргөлтийн насос станцын барилга угсралтын ажил бүрэн дуусаад байгаа юм а. Нийт 6.5 км автозамын ажил хийхээс одоогоор талбайн цэвэрлэгээний ажил болоод автозамын доорх инженерийн шугам сүлжээ, гадаргуугийн ус зайлуулах системийн ажлуудыг хийж гүйцэтгэхэд байна. Баян хошуу дэд төвд барьж ашиглалтад хүлээлгээ өгсөн 1000 м3-ийн хүчин чадалтай усан сан, насос станцын барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байна. Усан сангийн туршилт тохируулах хийгдэж барилга угсралтын ажил бүрэн дуусаад байна. Дулааны 11E магистраль шугамыг шинжилж өргөдгөх 3.2 км урт 600 болон 700-гийн шугамын ажлыг 100% хийж гүйцэтгэж байнгын ашиглалтанд орууллаа. Баян хошуу Сэлб дэд төвийн цахилгаан холбооны ажлын хүрээнд 35 10 кВт-ийн станц, дэд өртөө болон мэдээлэл холбооны нэгдсэн төвийн барилгыг дэд төв тус бүрт барихаас эдгээр барилгуудын үндсэн барилга угсралтын ажил дуусч дотор засал, тоноглол суйрлуулах ажлууд хийгдэж байгаа юм а. Мөн 5.1 км шилэн кабель сувгчлал, 8.2 км цахилгааны кабель шугамыг суйрлуулж нийт ажлын явц 85%-тай үргэлжлэн хийгдэж байна. Сэлб дэд төвд 156 га газар төлөвлөлтийн дагуу хийж буй бүтээн байгуулалтын ажлуудаас Сэлб дэд төвд барьсан 1000 м3-ийн хүчин чадалтай усан сангийн барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу хэрэгжиж 100% гүйцэтгсэн. Улсын комисс ажиллан байнгын ашиглалтад хүлээн авлаа. Сэлб дэд төвд баригдах 24, 30, 60 м-ийн урттай 3 ширхэг төмөр бетон гүрэн барилгын угсралтын ажил 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 3 гүрний барилга угсралтын ажлыг эхлүүлж 60 м төмөр бетон гүрийн барилга угсралтын ажил 100%-тай, 30 м гүүр 55%, 24 м гүүрийн ажил 80%-тай явж байна. Нийт 14 ус дулаан дамжуулах төв болон шугамын ажлууд хийгдэж байна. Үүнээс ус дулаан дамжуулах төвийн барилга угсралтын ажил бүрэн дуусч доторх тоноглол суйрлуулах ажил эхлэхэд бэлэн болоод байгаа юм а. Автозамын ажлын хувьд нийт 6.6 км автозамын ажил хийхээс одоогоор 2.5 км автозамын далангийн ажил хийгдээд байна. Дулааны станцын барилгын суур, зөөхний баган ган бүтээц, нүүрсний агуулгын барилга, офисын барилгын ган бүтээцийн угсралт, турш бэлтгэлийн байрны суурийн ажил тус хийгдээд байна. Ажлын явц 52.2%-тай явагдаж байна. Сэлб дэд төв Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд барьж буй 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил одоогоор 70%-тай хэрэгжиж байна. Барилгыг 2020 оны 1-р сарын 17-ны өдөр бүрэн барьж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Сэлб дэд төвд барих бизнес инкубатор сургалт үйлдвэрлэлийн төвийн барилга. Барилгын гадна талбайн өндөржилтийн ажил бүрэн дууссан. Барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу хэрэгжиж, ажлын явц өнөөдрийн байдлаар 65%-тай хэрэгжиж байна. Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилттэй барилга угсралтын ажлын явцаас Улаанбаатар хотын төв зэвэрлэх байгууламжийн дугуй резервуарын барилгыг дотор инженерийн шугам сүлжээний хамт шинжилэн барих болон аэротанкийн бетон хийцийн эвдэрлэг засах, цэвэрлэгээний чанарыг сайжруулах агаарын 10,000 диффузер селектор нэмж суйрлуулад байна. Барилга угсралтын ажил бүрэн дууссан. Улсын комисс ажиллаж байнгын ашиглалтанд хүлээлгэн өгсөн. Ус цовгийн удирдах газрын үйл ажиллагааг сайжруулах дэд төсөл. Энэхүү төслийн хүрээнд үйлдвэр мах, төв болон гачуурт насос станцуудад тоног төхөөрөмжийн шинжилэл хийх,
түгээх сүлжээний удирдлагуудын болон хэмжих худуудын барилга угсралт, ус өвгийн удирдах газрын удирдлагын төвд SCADA систем, усны алдагдлыг илрүүлэх систем суурилуулж, ашиглалтад оруулах зэрэг ажлуудыг 100% хийж гүйцэтгэсэн байна. Зүүн дүүргийн усан сангаас тасганы усан сангаар дамжин талах чихрийн арын баруун дүүргийн насос станц хүртэлх цэвэр усны 11.4 км 900 болон 600-гийн транзит шугам суурилуулалтын ажил хийгдэж байна. Уг шугам угсралтын трасс нь их тойруулгын автозамын 1-р эгнээгээр суурилуулагдахаар төлөвлөсөн нь уг ажлыг хийж гүйцэтгэхэд хүндрэл учруулж цаг хугацаа алдаж байна. Энэхүү Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл үе шаттайгаар амжилттай үргэлжилж байна.